2025 он кино урлаг pop soil сонирхогч бидний хувьд тун сонирхолтой үзүүштэй жил болж байна. Гэхдээ 4 сарын дараа 2026 он болно гэж боддоо. Арай л хурдан уу? What the fuck? Энэ зууны блокбастерууд гэхэд л үнэхээр супер байж, үзэгч биднийг хангалттай их баярлуулсан. Уналтанд орчоод байсан DCU, цоошин супермэнээр бүтээ эхлүүлж, үзэгчдээс баггүй магтаалыг авснаас гадна дэлхийд даяар алхитийн $600 сая орлого олох нь тодорхой болсон. Харамсалтай нь Peacemaker зурлын 2 дугаар бүлэг гарахтай холбогдуулан асар хурдан дижитал руу шилжиж явах шиг байна. Үүн дээр нэмээд Формула 1-ч бас огт төсөөлөөгүй том амжилтанд хүрч, мөн л 600 саяын босго дээр ирсэн. Superman Fantastic Four аль нь гарч байгаа үед гэхэд энэ бол огт төсөөлөмгүй том амжилт. Нэмээд хүмүүр Marvel-аас залхачаад байхад сүүлд гарсан Thunderbolts, The Fantastic Four First Steps кинонууд фэнүүдүүд багахан чулуу итгэл найдвар өгч чадсан. Гэвч кино сонирхогчид 2025 оныг хоррор киноны жил хэмээн онцлоод байгаа. Жишээ нь саяхан гэхэд сошиал медиагаар эдгээр 4 киног онцолсон original horror киноны жил гэсэн тайлбартаагаар хэсэгтэл явсан. Үүнтэй ч өрн санал зүрхэн ховор би ч хувьдаа санал нэг байна. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр 2025 оныг яагаад хоррор киноны жил хэмээн онцолж буйг тайлбарлацгаая. Хэрвээ та Univision ашигладаг бол нэг хэрэгтэй мэдээлэл хүргэе. Univision-ийн үйлчилгээг ашиглахгүй үедээ түр салгах тохиргоог төвчүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой юм байна. Та бүхэн Intel app руу ороод бэлэгцэн дээр гарч буй дарааллыг дагахад л хангалттай. За тэгэд үлдэгдэл төлбөрөө төлснөөр хүсэлт баталгаажна. Олон хоногор гэртээ байхгүй. Аялал зугаалгаар явах үедээ та бүхэн энэхүү тохиргоог идэвхжүүлээрэй. Юун түрүүнд энэ жилийг чимж буй алдартай зурлуудын талаар ярих нь зүйтэй. Тэр дундаа маш алдартай франчайзууд энэ жил шинэ кинонуудаа нээсэрч байгаа. Жишээ нь 90-ад он төрсэн биднийг 2000-ад оны үед хүүхэд байхад жинхэнэ трама үлдээж чадсан Final Destination гэхэд л Bloodlines гэх шинэ киногоо өнгөрсөн 5 сард гаргасан. Киноны чанар ямар ч болсон бай, энэ киноны гол зорилго нь үзэхэд хэцүү гоор зураглуудаар үзэгчдийг хизээж төсөөлөмгүй золгийн явдлаа сайхаад давтуулж үхэл хэнийг ч тойрохгүй гэх санаагаа гаргахад л бүх зүйл болчихж байгаа юм. Бид нар нэрэл хүүхэд байхдаа энэ зурлаас болж том мод атсан ачааны машин, урсдаг шат зэрэгээс айдаг байсан. Ер нь Final Destination бүтэн generation traumatized болгосон гэдэг мем тоглоомчгүй үнний ортой. Үүн дээр нэмээд Дайны Бойлийн бүтээсэн 28 жилийн дараа кино өнгөрсөн 6 сард нээлттэй хийсэн. Маш өрмөц эзтэй трейлер нагц цацагдахад л асар хүлээлт үүсгэсэн энэхүү бүтээл мөн л чанартай болж үзэгчд болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авч чадсан. Зарим үзэгчдэд миксэд санагдсан талч бий. Гэхдээ киноны хийц чанартай хинч марахгүй эз. Мөн Blumhouse-ийн нэгэн сюрприз франчайз Megan-ийн 2 дугаар ангич бас гарч аимшиг гэхээсээ илүүтэй sci-fi action тал руугаа түлхүү болсныг ихэнх нь мэдэж байгаа. Гэхдээ л тархиа унтраагаад үзэхэд зугаатай энэхүү франчайз спин-офф кино Soulmate хүртэл 90 онд гаргахаар зарлчихсан. Үүн дээр нэмээд Halloween-ы баяр төхөж байгаатай холбоотой аимшиг кинонууд 9-10 сар дараараасаа нээлттэй хийдэг. Үүнээс The Conjuring зурлын хамгийн сүүлийн кино Last Rites фэнүүдийн анхаарлыг ихэхэн татаад байгаа. Миний хувьд бүх цагийн хамгийн амжилттай мөн чанартай аимшиг франчайзаар The Conjuring-ыг нэрлэнэ. Мэдээж бүх кинон төгс биш ч гэлээ нийтээр нь хараад үзвэл тэгж хэлж болохоор. Харин 2021 онд алдарт Scott Derrickson найруулагчийн The Black Phone кино гинтийн сюрприз байж үнэхээр үзүүштэй чанартай бас оригинал бүтээл болж чадсан. Энэхүү бүтээлийн 2 дугаар ангич мөн адил энэ жил нээлттэй хийхээр хүлээж байгаа юм. Эдгээр алдартай франчайзууд 2025 оныг аимшиг киноны жил гэхэд хүн нэмрээ оруулж байгаач хамгийн том нөлөөг үзүүлж буй нь оригинал кинонууд. Ер нь л үзэгчид нэг зүйлийг олон дахин үзээд ирэхээр хүссэн хүсээгүй залхдаг. Everything's a copy of a copy of a copy. Энэ дунд шин салхи оруулж, жинхэнэ амттай бас зугаатай хоррор киног бидэнд мэдрүүлэх бүтээлүүд нь сая дурдсан оригинал аимшиг кинонууд. Өөрөөр л өнөөдрийн гол сэдэв. Ном зохиол, эсвэл өөр оюуны өмчөөс сэдэвлээгүй, remake reboot биш, ямар нэгэн бүтээлийн prequel, sequel, spin-off бус кинонууд. Шуудхан хэлэхэд энэ онд нээлттэйсэн Companion, Sinners, Weapons зэрэг кинонуудыг дурдхан зүйтэй. Үүн дээр нэмээд хараахан үзэж чадаагүй. Угаасаа ч Монголд одоогор үзэх боломжгүй байгаа Bring Her Back, body horror жанрын түгээд ирэх бүтээлүүд гадныхны жигсаалтанд нэмэлтээр багцаар байгаа юм. Гэхдээ яг далаад гарах юм бол Bring Her Back-ыг үзэж болно л доо. Харин Companion Sinners бол аль хэдийн нээлттэй хийсэн манай Монголд ч кино театруудаар гарсан. Companion-ыг яг цэвэр аимшиг гэхэд хэцүүч гэлээ. Зарим нэг элементүүд, гоор зураглууд нь тодорхой хэмжээнд хоррор гэхэд үргэж болно. Ердөө 10 сая доллараар бүтсэн гэхэд кино нөрөө тундаагүй болсноос гадна The Boys зурлаар танигдсан Jack Quaid өөрийнхөө потенциалыг харуулж Sophie Tager гэх шинэ нодыг бидэнд таниулж чадсан. За Sinners бол ямар гайхалтай бүтээл болсныг бүгдээрээ мэдэж байгаа. Амжиж IMAX танхимд үзсэндээ үнэхээр их баярлдаг. Ёстой л absolute cinema.
Ryan Coogler өөрийгөө ямар олон талтай авьяастай, орчин цагийн шилдэг залуу найруулагч юу гэдгийг баталж, төрөл бүрийн соёл түүхийг бидэнд харуулan, олон талт нийгмийн асуудлыг хөндөж, нэмээд маш зугаатай үзүүштэй харуулж чадсан. Sinners-ийг ярих юм бол ер нь тусдаа бичлэг болохоор хэмжээний учраас энэ удаад ингээд орхиё. Харин өнөөдрийн бичлэг дээр гол онцолж ярих кино бол найруулагч Zack Cregger-ийн цоошин кино Weapons. Энэ киноны талаар спойлдохгүйгээр өөрт төрсэн сэтгэгдэл мэдрэмжээ түлхүү ярих учраас санаа зовлтгүйгээр бичлэгээ дуустал нь үзээрэй. Харин энэхүү киног буухаас өмнө заавал кино театрт үзхийг зөвлөж байна. Миний хувьд хэдхэн хоногийн өмнө Weapons-ийг үзээд үнэхээр л 2025 он бол оригинал аимшиг киноны жил юм байна гэдэгтээ санал нэгдсэн. Яагаад гэвэл Sinners Weapons 2 хоёулаа миний хувьд энэ оны чагсаалтын нэлээд дээгүүр бичигдэхээр маш их таалагдсан. Нэмээд Монголд хараахан үзэх боломжгүйч гадны үзэгчдээс маш их магтаалыг авсан бүтээлүүд хэд хэд байгаа гэхээр угаасаа ойлгомжтой биз. Энэ оны үлдсэн 4 сард бидний төсөөлөөгүй инди кино хэд гарахыг ч үгүйсэхгүй. Монголд гарах хэсгийг нь мэдэхгүйч сонирхолтой трейлертэй хэд хэдэн кинолав харагдсан. Харин Zack Cregger-ийн найруулагчийн хувьд 2022 онд мөн л тухайн жилийн хамгийн онцлог оригинал аимшиг кино Barbarian-ыг найруулсан. Мөн сая дурдсан Companion кинонд продюсераар ажилласан байлээ. Харин түүний дараагийн кино Weapons мөн адил энэ жилийн хамгийн онцлог аимшиг кино болж ах шиг байна. Гэхдээ миний хувьд дан ганц аимшиг жанр гэлтгүй, ерөн зүгээр л кино гэдгээр нь харвал зохиолын бүтэц сайтай, маш сайн кино болсон санагдсан. Хэрвээ киноны трейлерыг үзсэн бол хамгийн гол Mr. Wayne нэг ангийн 17 сурагч бүгд нэг дор шөнийн 2 цаг 17 минутанд гэрээсээ гүйж алга болсноор эхэлдэг. Энэ кино үзэгчдийг зөвхөн айлхаас гадна кино бүтцийн үед маш сонирхолтой, тэрхүү учир бүтээлэг үйл явдлыг тис өөр дөрүүдийн өнцгөөс харуулan эцэст нь гол клаймакс үйл явдал болдгороо онцлог. Тэрхүү сүүлийн сцен нь ч үзэгчдэд кайфтай мэдрэмжийг төрүүлж чадна. Харин киноны хамгийн гол хоррор нь ганц тэрхүү алга болсон хүүхдүүд бус дүр тус бүрийн өөр өөрийн өнцөг эрэл хайгуулаар илэрч түүнээс бол сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлж дөрүүдэд ямар тухгүй мэдрэмжийг төрүүлж буйг харуулсан. Мөн аимшиг үйл явдал, jump scare, gore зураглал, supernatural болон сэтгэл зүйн хоррор энэ кинонд байгаа ч зарим комеди эсүүд нь цөөн хідээж үнэхээр сайн байж чадсанараа онцлог. Хамгийн гол нь киноны эсрэг дүр үнэхээр creepy заван байж чадсанаас гадна supernatural зүйл гэхээс илүүтэй хүмүүс хоорондын хөндийхүүдийн харилцаа, нийгэмдэр тулгараад буй төрөл бүрийн хүчирхийлэл, түүнээс үүдэх сэтгэл зүйн дарамт, хагцал, гашуудал гэх мэт маш олон зүйлсийг илэрхийлсэн юм. Тэр дундаа Америкийн нийгмиг. Бас Alex гэдэг хүүгийн дүр бол аимшиг кинон дээр хамгийн ухаантай дүр шүү. Weapons бол миний бодлоор дан ганц аимшиг кино гэж харлаггүйгээр кино зохиолын бүтэц найруулгыг сонирхдаг хүнд маш сонирхолтой туршилт, бас хичээл болохоор санагдсан. Дөрүүдийн хувьд ч маш сонирхолтой, өөр ертөнцтэй, жүжигчд нь ч маш сайн тоглосон. Ядж яхад бүүн MCU жүжигчд Wong-ийн дүр тоглосон Benedict Wong, Thanos тоглосон Josh Brolin, саяхан гарсан The Fantastic Four First Steps дээр Silver Surfer тоглосон Julia Garner гээд бүгдээрээ өөр өөрийн үргээ маш сайн биелүүлсэн байсан. За тэгээд бусад жүжигчид нь ч бас сайн байсныг дуртах зүйтэй. Нэмээд киногоо үзсний дараа кинон дээр хөөр дуртаагүй маш олон илэрхийлэмж, символизм гэх мэт ухаж ярих зүйл их байсныг ойлгох бах. Ер нь киногоо үзэхдээ ямар ч трейлер бүтэн үзэхгүй, өөрийгөө спойлдохгүй зүйл киноны мистерийн хамгийн амттай байж чадна. Тийм болохоор та бүхэн буухаас өмнө заавал амжиж үзээрэй. Тэгээд доор сэтгэлээ үлдээхээ бити мартаарай. Weapons кинон дээр гарч буй хүүхэд алга болох, тэрхүү учир бүтүүлэх хэргийн учрыг олохоор хичээж буй дөрүүд, supernatural зан үйл гэд бодохоор мэдээж шин санаа сэдв биш. Угаасаа ер нь өнөө цаг цоошин сэдвийг сэтгэж олно гэдэг хэцүү зүйл. Боломжгүй гэж хэлэхэд ч буруудахгүй. Гэхдээ сэдв хичнээн давтагдсан ч бай. Түүнийгээ хэрхэн үзүүлж, юуг илэрхийлж, яаж шинэлгээр өөрийн гэсэн үнцгийг харуулах нь хамгийн чухал. Үүнийг л оригинал гэд онцлоод байгаа юм. Sinners дээр ч мөн адил. Киноны гол хоррор элемент бол цус сорогч. Цус сорогч оригинал сэдвүү гэвэл мэдээж үгүй. Гэхдээ үүнийг яаж харуулсан нь л энэ киноны хамгийн гол онцлог. Гол хэлэх гээд байгаа санаа нь баахан л IP, нөгөө л нэг байдаг франчайзуудын жил болгон гардаг нэг ивэн кинонууд гэхээс илүү шинэ содон оригинал бүтээлүүд үзэгчдийг илүү их татсаар байгаа юм. Үүний тод жишээ бол Sinners болон Weapons. Миний хувьд Bring Her Back Together зэрэг киног хараахан үзээгүй байгаач үзсэн кинонуудаараа дүгнээд үзвэл 2025 он маргаангүй аимшигын жанрын хувьд онцлог жил болж байна. Нэг үе бодоход Weapons гэх мэт кинонуудыг бид Монголдо цаг алдлгүй театраар үзэх боломжтой байгаад маш их баяртай байна. Ер нь аимшиг киног театрт үзэх шиг мэдрэмж өөр хаач байхгүй шүү дээ. За тэгээд бичлэгийн хүртэл үзсэнд баярлалаа. Subscribe хийж амжаагүй бол доор байгаа товчон дээр дарахаа бити мартаарай. Гиснээс Chaplin Store дээр маань Jujutsu Kaisen болон Avatar-ын Blind Box-ыг цөөн үлдсэн мөн хямдарсан байгаа шүү. Бас гоё шинэ бодолтнууд зарагцаар л байгаа. Сонирхч ивэл Instagram дээр Chaplin Store гээд ороорой. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.